кино шинэхэн цагдаагийн офицер Джессика эргүүлийн машин дотроо ээжтэйгээ утсаар ярьж байгаагаар эхлэх бөгөөд тэдний ярианаас Джессикагийн аав нь мөн цагдаа байсан боловч үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан болох нь тодорхой болно. Тиймээс ээж нь Джессикаг цагдаа болгох дургүй байсан ч Джессика ээжигээ тайвшруулад утсаа таслан хамгийн анхныхаа шөнийн ээлжинд гарахаар хуучирч эзгүүрсэн цагдаагийн хилцс рүү ордог. Түүнийг ороход цагдаагийн хилцс хөнгөө ховхоос нь нэг л чихтэй хүйтэн уур амьсгал төрүүлэх бөгөөд Джессикаж урт цагаан коридороор хэсэг явсны эцэст цагдаагийн түрүүж Кохонтэй таардаг. Кохон түнд тэдний цагдаагийн хилцс шинэ барилга руу нүүж байгаа болохоор өнөөдөр энэ хилцсээр гарах сүүлчийн ээлж гэдгийг тайлбарлаад Джессикагийн үүрэг бол тусгай шинжилгээний багийнхан үлдсэн нотлох баримт материалуудыг авахар ирэх хүртэл хилцсийг манаж бүх зүйлийг ном журмаар нь байлгах гэж хэлдэг. Мөн цагдаагийн хилцсээр өнөө шөнө ганцхан Джессика л байх бөгөөд цагдаад ирсэн яаралтай дуудлагуудыг шинэ хилцсийн шөнийн ээлжийнхэн хүлээж авна гэдгийг хэлээд тусгай шинжилгээний багийнхан ирэх хүртэл Джессикаг хаашаач явж болохгүй гэж анхааруулдаг. Ингээд хамгийн сүүлд нь Кохон Джессикад түр саадуулах өрөөнүүд рүү ойртож болохгүй гэж анхааруулахад Джессикаж дотроо баг зэрэг гайхаад өнгөрдөг. Түрүүчийг явсны дараа Джессикаж ганцаараа үлдэн манаандаа гарч цаг нөхцөөхийн тулд ном уншиж байтал хачирхалтай үйл явдлууд ар араасаа тохиолдож эхэлнэ. Эхлээд коридорын гэрлүүд анивчиж байснаа дараа нь гинт утсан дуурч айж балмагцсан нэг эмэгтэй залгаад тусламжгүй өөрөө хаанихтэй гацчихсан бас хамт байсан бүх хүмүүс нь өгчихсэн юм шиг байна гэж хэлэхэд Джессикаж түүнийг тайвшруулахыг оролдоно. Улмаар тэр эмэгтэйгээс хэрэг явдлыг тодруулж асуух гэтэл гинт дуудлага тасардаг. Сандарсан Джессика шинэ хилцс рүү залгаад болсон явдлыг хэлэхэд тэд ч бүх зүйл хяналтанд байгаа бүх дуудлагыг шалгаж байгаа учраас санаа зовох хэрэггүй гэж Джессикад хэлдэг. Дараа нь Джессика түр саадуулах өрөөнүүдийн хаа нэгтэйгээс хаалга тасгийн савх чимээ гарахыг олж сонсоод очиж шалгаж үзсэн боловч юу ч олдоггүй. Ингээд тэр нэг их юм бодлого оройн хоолоо идэхээр шийдэж ширээнд суугаад хачиртай талхаа идэж байтал зажилж байсан зүйлээс нь маш урт хар ус гарч ирснээр шуудхан сэжигэн хурч явуулдаг. Удалгүй тэр хэн нэгэн цагдаагийн хилцсийн орох хаалгыг балбахыг сонсоод очиж шалгахад ахаад л хинч байдаггүй бөгөөд түүнийг цагдаагийн хилцс рүү эргэж ортол цагдаагийн хилцс дотор аль хэдийн нэг тэнэмэл ир ороод ирчихсэн байдаг. Бохир заван хувцас урт сэгсийсэн үстэй өнөөх тэнэмэл ир шуудхан шалан дээр шээж эхлэхэд Джессикаж түүнийг загнаад цагдаагийн хилцээсээ хөөж гаргана. Дараа нь Джессика шалаа угаах ба хөнгөө хоосон цагдаагийн хилцээр нэг цуураатсан хачирхалтай чимээ гарах сонсогддог. Джессика гараа угааж байхад нь өрөөнд усны хоолойнуудаас ч өнөөх хачирхалтай чимээ сонсогдох бөгөөд тэр хоёр бохирдсан гутал олоод өнөөх тэнэмэл ирэх байх гэж таамаглан гадаа гаргаж тавьдаг. Ингээд тэр буцаж ирснийхээ дараа эрчүүдийн ариун цэврийн өрөөнөөс ямар нэгэн чимээ гарахыг сонсож очиод шалгаж үзэхэд жорлонгийн суултурууд угаалдуур тойлгээд хаасайгүй муухай үнэртэй хар шингэн зүйл асгарч өрөөг бохирдуулсан байдаг. Дараа нь Джессика шүүгээнүүдтэй өрөөрөө очиод хоосон шүүгээнүүдийн нэгийнхэн завсраас хуучин зураг олох бөгөөд цагдаа ир бяцхан охиноо дээш өргөн их аз жаргалтай инээж байгаа зураг байдаг. Энэ нь Джессикагийн олон жилийн өмнө автагаа хамт ахуулж байсан зураг байдаг бөгөөд тэр зургийг сайтар ажиглан гунигтайгаар бага насаа дурсаад зургийг халаас руугаа хийх гэснээ болж буцаагаад байсан газарт нь хавчуулна. Тэгтэл өмнө нь залгасан эмэгтэй дахин залгаж энэ удаад тэр маш аюултай бүлэглэлт түүнийг хулгайсан талаар мэдээлэх ба Джессика ахаад байдлыг тодруулах гэсэн боловч эмэгтэй барьцаалагчид нь түүнийг мэдхээс айж дахин утсаа тасалдаг. Удалгүй утас 2 дахь удаага дуурч тусгай шинжилгээний багийнхан залгаад цагаасаа оройтож очихоор болсноо мэдэгдэх ба Джессикаж яах учраа олохгүй шинэ цагдаагийн хилцс рүү дахин залгахад тэд ахаад л бүх зүйл хэвийн санаа зовох зүйлгүй гэж түүнд хэлнэ. Ингээд Джессикаг утсаа таслаад местэн дээрээ сууж байтал гинт нотлох баримт хадгалдаг өрөөнөөс чимээ гарах сонсогдож очиж шалгахад хамаг шүгээг нь өнгөчөөд эвдэлчихсэн байдаг бөгөөд тэр шууд л холбоогоор нэмэлт хүч дуудана. Тэгтэл гинт хуучин радиогоор дуу явж эхлэн цагдаагийн хилцсийн тог тасран гэрэлнүүд унтрах ба Джессика хэдийгээр маш их айж байсан ч зоргоо чангалан гарч идэнгээ бариад нотлох баримтын өрөөг шалгаж үздэг. Ингээд дотор шортол хөлтөн цаасан хайрцаг тэглэж тэр өнөөх тэнэмэл ир хайрцагтай хавтаст хэрэгүүдийг өнгөчин шидэлж байгааг харж борохоогоор цохин түүнийг барьж аваад хурдхан шиг тавлаж авна. Улмаар өнөөх тэнэмэл ирийг чирэн байцаалтын өрөөнд авчиртал өрөөний хаалганууд гинт өөрөө хагдан гэрэлнүүд дахин унтардаг. Тэнэмэл ир энэ боломжийг ашиглан мултрах гэж оролдоход Джессикаж түүнийг цахилгаан буугаар цохиулах бөгөөд дараа нь тэр байцаалтын өрөөний хаалгыг онгойлгох гэж оролдож байхдаа хаалганы цаана цус болсон аимшигын царай байгааг харж цочин ухарна. Хэсэг хугацааны дараа гэрэл эргэн асахад тэр хором хэртээ өөр олон цус болсон царайнууд олж харж хачирхалтай дуу хоолойнууд сонсон үхэлцгээ хагартал айсан боловч удсанчгүй бүх зүйл эргээд хэвийн байдалтай ордог. Удсанчгүй тэр хаалганы гадаа тамхи татан зогсож байгаа шар үстэй нэгэн эмэгтэйтэй таарах ба эмэгтэй түүнд яг жилийн өмнөх энэ өдөр болсон нэг хэргийн талаар хуваалцдаг.
Жилийн өмнө Пимон гих залуугаар удирдуулсан чөтгөрийг дахин шүтэж залуухан охид бүсгүйчүүдийг хулгайлан алдаг бүлэглэлт цагдаагийн хилцс дээр баригдан ирж бүгд хоригдож байсан өрөөндөө амиа хорлсон байжээ. Тэгтэл Джессика аав нь тэднийг баривчилсан цагдаа нарын нэг байсан гэд Пимоны бүлэглэлийн гишүүд баривчлагдсан газартаа амиа алдсан гэж хэлэхэд эмэгтэй яг тэр шөнө тэдний хажуугийн өрөөнд саатуулагдаж байснаа хэлж өөрийн нүдээр харснаа баталдаг. Шаргал үстийг явсны дараа Джессикаг цагдаагийн хилцс рүү буцаж ирэхэд зурагтаар Пимон болон түүний бүлэглэлийн гишүүн эмэгтэйчүүдийн цагдаа нарт өгсөн мэдүүлгийн бичлэг гарч байдаг бөгөөд тэд чөтгөрийг дахин шүтдэг болохоо илчилнэ. Улмаар чөтгөрт үйлчлэхийн тулд охид бүсгүйчүүдийг хулгайлан тэднийг алдаг байжээ. Мөн тэдний удирдагч Пимон цагдаа нарт хандан хизээ нэгэн цагт заавал буцаж ирээд тэдний хамгийн эрхэм нандин зүйлсийг нь булааж авах болно гэж занал хийлэх ба бичлэг дууссаны дараа гинэт нэг сандал эргэлтэн ирээд Джессикаг түлхэн газарт унгаадаг. Үүний дараа утас дахин дуугарч ахаад л өнөөх эмэгтэй залгах бөгөөд эмэгтэй уйлан барьцаалагчид нь хамт байсан бусад эмэгтэйчүүдийг нь ямар нэг хачирхалтай дуу аялж байгаад бүгдийг нь хөнөөчихсөн талаар хэлэх ба энэ нь Джессикагийн өмнө нь сонссон дуу байдаг. Эмэгтэй нэр насаа хэлээд утас дахин тасрахад Джессика шинэ хилцс рүү залган Пимоны бүлэглэлийн амьд үлдсэн гишүүд алхаа үргэлжлүүлсээр байгаа юм шиг байна гэж мэдэгдэнэ. Удсанчгүй нэг цагдаагийн офицер Джессикаг эргэж ирэх бөгөөд өнөөх цагдаа өөрийгөө Прайс гэж танилцуулаад Джессикагийн аавтай цуг ажилтдаг байсан талаараа хэлдэг. Мөн тэр тэд хамтдаа Пимоны бүлэглэлийн гишүүдийг баривчилсан гэд бүлэглэлийн гишүүд буутай байсан учраас цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж галных үеэр аав нь амь үрэгцнийг тайлбарлана. Прайс Джессикад тусламж хэрэгтэй бол хэлээрэй гэж хэлчихэд цааш иргэн явхад хачирхалтай нь түүний тарих бууны суманд оногдон задарчихсан байдаг. Джессикач балмагдан түүний араас дуудан хашгирсан боловч цагдаа залуу бараа сургаггүй замхран алга болсон байдаг. Ингээд Джессика цагдаагийн хилцэс дахин ганцаараа үлдснийхээ дараа Пимоны бүлэглэлийн гишүүдтэй төстэй дүрснүүд коридороор нэг гүйлтгийг олж харан айж балмагдах ба энэ үеэр тэнмэл эр саатуулах өрөөний хаалгыг балбан гадагш гаргахыг гуйдаг. Джессика тэнмэл эрийн ард Пимоны бүлэглэлийн гишүүд өөрсдийгөө дүүжлэн амиа хорлож буй дүр зургийг олж харан энэ бүхнийг бодит биш зүгээр л өөрийнх нь төсөөлөл гэж итгүүлэхийг оролдоод тэнмэл эрийг тэнд нь орхин явдаг. Удалгүй тэрнийг өрөөнөөс түүний өмнө сонсон дуу дахин аялагдахыг олж сонсон мөрөөр нь дагсаар очиход хідэн эмэгтэйчүүд толны өмнө тойрч суугаад өнөөх хачирхалтай дууг дуулж байдаг. Улмаар эмэгтэйчүүд алгуурхнаар Джессика руу эргэж харахад цус болсон дэрний ууд шиг зүйл толгойдоо угсан харагдах ба тэгтэл гинт хаалга тасгийн хаагдаж өнөөх дүр зурагч царнан алга болно. Джессика шуудхан л түрүүж Кохин руу залгаад цагдаагийн хилцс дээр болоод байгаа хачирхалтай зүйлсийн талаар хэлж цаашид энд байж чадахгүй гэхэд Кохин маргааш халагдмааргүй байгаа бол ээлжээ дуусгах гэж түнд тушаана. Дараа нь тэр шинэ хилцс рүү залгаж түн рүү тусламж гуйж яриад байсан Моника гэх эмэгтэй үнэн хэрэгтээ жилийн өмнө нас барчихсан болохыг олж мэдэх бөгөөд Моника Пимоны бүлэглэлийн сүүлчийн хохирогч байсан болж таардаг. Түүнээс гадна Джессика Пимоны бүлэглэлийн гишүүд цагдаагийн хилцэст амиа хорлсноос хойш тэнд янз бүрийн сүнс чөтгөр шиг зүйлс харагдах болж хачирхалтай үйл явдлууд тохиолдох болсон учраас цагдаагийн газар өөр шин газар руу нүүсэн болохыг олж мэднэ. Тэгтэл Джессика коридорт нэгэн үл таних эмэгтэй алхаж байгааг хараад араас нь очтол өнөөх эмэгтэй түүнийг гиндүүлэн цохиж унгаад түүнийг чирэн байцаалтын өрөөнд оруулдаг. Буржгар үст эмэгтэй өмнө хэрэгтэй Пимоны бүлэглэлийн амьд үлдсэн гишүүдийн нэг байдаг бөгөөд эмэгтэй Джессикад өнөөдөр бүлгийн гишүүд нь нас барсны 1 жилийн ой болохоор тэмдэглэхээр ирсэн гэж хэлнэ. Ингээд эмэгтэй Джессикагийн буугаар толгой руугаа буудан амиа хорлоход Джессикач юу болоод байгааг сайн ойлгохгүй эмэгтэй рүү хараад түүний гараас буугаа салгаж авдаг. Ингээд Джессикаг местэн дээрээ буцаж ирэхэд утас нь дахин дуугарч өнөөх эмэгтэй залгаад туслаач гэж гоохот Джессикач түүнийг аль эрт жилийн өмнө өгчихсөн гэдгийг мэдснээ хэлэх ба утасны цаанаас хачирхалтайгаар инээх сонсогддог. Гинэт ширээнийхэн доороос ямар нэгэн зүйл цохиход Джессика гайхан доошоо тонгойж хараад аимшигтай болсон нүртэй нэгэн эмэгтэй түн рүү харж байгааг олж харах бөгөөд айж цочирдсан Джессикач арагшаа ухран хоосон тавирнуудын завсар орж нуугдана. Гэтэл өнөөх аимшигтай царайтай эмэгтэйч араас нь даган мүлхэх ба эмэгтэйг хөдлөх бүрт түүний бүх яснууд нь хугарчихсан юм шиг л нүжигнэн дуугардаг. Тэр Джессика төхөж ирээд би өхмөргүй байна гэж хэлэхэд түүний хоолой утсаар яриад байсан Моникагийнхтай яг адилхан байдаг бөгөөд Джессика түүнийг бүлэглэлийн хамгийн сүүлчийн хохирогчийн сүнс болохыг ойлгоно. Ингээд тэр айсандаа бүсгүйн сүнсийг алга болох хүртэл нүдээ тас андаг. Ингээд эмэгтэй сүнсийг алга болов уугүй юу гадагшаа гарч цухтахаар хаалган дээр очтол хаалга төвжигдчихсэн онгоохгүй байдаг бөгөөд Джессикач бууга гаргаж ирээд шилэн хаалга руу буудахад хачирхалтай нь бууны сум шилийг нэвтэлж чадахгүй байдаг. Тэгтэл гинэт Джессикагийн гар утас нь дуугарч аавынх нь хоолой Пимоны бүлэглэлийн гишүүдээс өшөөг нь авахыг шаардах ба Джессикаг буцаж саатуулах өрөө рүү очиход өнөөх тэнмэл эр өөрийгөө дүүжлэн амиа хорлочихсон байдаг. Өрөөний хан дээр Тамийн хаан гэж цусаар бичсэн байх ба түүний холбооны радионоос нь өнөөх хачирхалтай дуу ихшиглэж цус олгоодон гардаг.
Джессикаг эргэж харахад толгойдоо давуу угсан бүлэглэлийн гишүүн өөдөөс нь аимшигтай муухайгаар хашгирч Джессикаж бас айж цочин хашгирахад нүүрэн дээр нь садуулах өрөөний хаалга тасгийн хаагдана. Гэтэл Джессикагийн гар утас нь дахин дуугарч аавынх нь хоолой тэд араас чинь ирж байна тэднийг зогсоо гэж анхааруулах бөгөөд Джессикаж зоригоо чангалан аюулын өөдөөс тэмцэхээр шийддэг. Ингээд тэр коридорын нөгөө захаас чимээ гарахыг сонсон бууга барьж гүйж очиод толгойдоо давуу угсан 3 эрэгтэйтэй таарч тэдэн рүү гал нээдэг. Джессика түүнээс зүхтаах бүлэглэлийн гишүүдийг бүгдийг нь олж нэг нэгээр нь устгах ба түүнийг сүүлчийн байгаа бодтол түрүүч Кохан гарч ирээд Джессикагийн араас бууддаг. Джессикач түрүүч Кохан яагаад өөрийг нь буудсныг ойлгохгүй байтал яг үнэндээ тэр хий юм харан нотлох баримт цуглуулахаар ирсэн тусгай шинжилгээний багийнхныг буудаж алсан байх нь тэр. Ингээд хүнд шархтан амьсгал хурааж буй Джессика өнөөх радиогоор яваад байсан дууг дуулж эхлэх ба PM-ны бүлэглэлийн 3 гишүүн толгойд нь углах давуу барьсаар түн дээр ирж байгаагаар кино төгсдөг.